Бид энэ хичээлээр reinforcement learning-ийн үндсэн ойлголтуудыг баттгаж, ялангуяа Q-learning болон policy grading зэрэг алгоритмуудын ажиллах үндсэн зарчим тэдгэрийг бодит асуудлуудыг шийдвэрлэхэд хэрхэн ашиглаж болохыг гүнзгийрүүлэн судлах болно. Хичээлийн гол зорилго нь оюутнууд та бүхэнд орчноос суралцж, оновчтой шийдвэр гаргах чадвартай бие даасан агентуудыг өөрсдөө бүтээх онлын болон практик мэдлэг олоход оршино. Хөгжүүлсэн сургалтын алгоритмуудыг үндсэн хоёр том бүлэгт хувааж үздэг. Model free загваргүй болон model based загварт суурилсан RL юм. Загварт суурилсан RL-ийн хувьд агент орчныхоо загварыг сурч түүндээ үндслийн ирээдүйг төлөвлөх эсвэл хийсвэр симуляц хийх замаар суралцдаг. Энд learned model буюу орчныг өөрөө сурдаг world models EIR-ууд багтахаас гадна given the model буюу AlphaZero шиг тоглоомын дүрэн буюу орчны загвар нь бэлэн байгаа үед хэрэглэгддэг аргууд байдаг. Бидний хичээлийн гол сэдэв болох model free R нь орчны нарийн төвхтэй загварыг бүтээхээс татгалзаж шууд туршлага дээр үндэслэн үйлдэхийн бодлогоо сайжруулдаг. Үүнийг давтар нь хоёр дэд бүлэгт хуваадаг. Tooling optimization нь төлөвлөс үйлдэлд шилжих стохолтыг функцийг шууд сурдаг аргууд юм. Үүн Tooling gradient chance буюу зэрэг алгоритмууд багтдаг. Эдгээр алгоритмууд нь ихэвчлэн хайгуул хийх чадвар нь системдээ суулгагдсан байдгаараа давуу талтай. Q-learning чиглэх нь төлөвлөлтийн хослолын үндсийн Q value сурахад чигдэгдээ. Агент тухайн төлөвлөлт хамгийн өндөр үнэлгээтэй үйлдэлийг сонгох замаар урт хугацааны нийт шарналыг хамгийн их болгохыг ирмэлцдэг. Бидний үзэх DK нь энэ бүлгийн хамгийн тод төлөвлөлт юм. График дээр харагдаж байгаачлан DDPG, SASI зэрэг алгоритмууд нь эдгээр хоёр чиглэлийн давуу талуудыг хослуулсан байдаг. Дээрх өргөн хүрээний англи тавтраас DQN буюу Deep Q Network алгоритмыг онцгойлон авч үзэх болно. DQN нь Model Free RL доторх Q-learning төрөл хамаарах бөгөөд уламжилт хүснэгтэн аргыг гүн сургалтын нейрон сүлжээтэй холбосон анхны амжилттай загваруудын нэг юм. Бид хичээлийн явцад Q функцийг нейрон сүлжээгээр хэрхэн тооцоолох, сургалтын явцад ConvNet болон FC давхаргуудыг хэрхэн ашиглах талаар мэргэжлэн үзэх болно. DQN-ийг илүү доктортой ажиллуулахад тусалдаг Experience Replay болон Fixed Target Network зэрэг техникийн шийдвүүд нь энэхүү алгоритмыг атаараар тоглоомнууд дээр хүний төвшний гүйцэтгэл үзүүлэхэд ямар үүрэг гүйцэтгсэнийг судална. Ингэснээр та бүхэн орчин үеийн гүн хөтжүүлсэн сургалтын алгоритмуудын ажиллах суурь зарчмыг илүү тодорхой ойлгох боломжтой болох юм. Одоо бүгдээрээ Q-learning алгоритмын математик үндэс болон Bellman-ы тэгшид хийг мэргэжлэн авч үзье. Слайдын ихэнд харагдаж буй State Action Value Function буюу төлөвлөл ажиллагааны отгын функц юм. Энийг нинээр хэлбэл агент одоо S төлөвт байгаад A үдлийг хийвэл ирээдүйд нийт хэдийн хэмжээний шарил авах вэ гэдгийг хэлдэг бөгөөд энэ утга нь зөвхөн одоо авах шарилаар зогсохгүй тухайн үйлдэлийг хийснээс хойш ирээдүйд авах бүх дискаунтлагдсан шарилын нийлбэр буюу expected return байдаг. Слайдын голд харагдаж буй алгоритмын гол тэгшидх нь Bellman-ы оновчтой тэгшидхэл суурилсан шинжилгээний дүрэн бөгөөд үүнийг бүртгүүн хэсгээр нь задлж үзье. Слайдын ихэнд дурдгдсан QA-ийн функц нь агент одоо S төлөвт байгаад A үйлдэлийг хийх үед ирээдүйд хүлээгдэж буй нийт дискаунтлагдсан шарилын хэмжээг илэрхийлдэг. Бсэн тэгшидхийн зүүн талд байгаа тэнэмх нэг цаг хугацаанд RST төлөвлөл болон AT үйлдлийн Q утга нь сургалтын үр дүнд шинжилэгдэн гарч ирж буй New State буюу шинэ утга юм. Энэхүү шинэ утга нь тухайн хасын өмнөх утга буюу Old State дээр Alpha буюу Learning Rate-ээр үржүүлсэн засварын утгыг нэмсэнтэй тэнцүү байдаг бөгөөд сургалтын хурдан шинэ мэдээлэл хуучин мэдхийг хэрэг дарахыг шийддэг. Хаалтан дотор хамгийн ихний гишүүн болох RT нэмэх нэгэн тухайн үйлдэлийг гүйцэтгэсний дараа орчноос шууд ирж буй бодит шарил буюу reward-ийг заадаг. Үүн дээр нэмэгдэж буй гамма буюу discount factor-оор үржүүлсэн дараагийн ST нэмэх нэг төлөвт байж болох бүх үйлдэлүүдийн QA утгын хамгийн их нь буюу discounted future reward нь ирээдүйд авч болох хамгийн их боломжийг одоогийн үнэлгээнд нэмж буй хэрэг юм. Гамма нь ирээдүйн шаналлыг одоохоос арай багаар үнэлэхэд тусалдаг бөгөөд энэ нь алгоритмын тогтвортой байдлыг хангадаг. Эцэст нь хаалтан доторх нийлбэрээс одоогийн QA утгыг хасаж тооцоолсноор агент өөрийн алдааг засварлаж ямар ч хүний оролцоогүйгээр хамгийн сайн стратегийг бий даан сурч чаддаг байна. Энэ хэсэгт бид хөжүүлсэн сургалтын хамгийн суур бөгөөд хамгийн чухал сорилтуудын нэг болох exploration versus exploitation буюу хайгуул ба мөлжилвийн тэнцвэрийн талаар мэргэжлэн авч үзэх болно. Энэхүү концепц нь зөвхөн машин сургалт
төдийгүй хүний амьдралын шийдвэр гаргалтад ч маш ойр байдаг ойлголт юм. Бид өмнөх слайдад Q learning-ийн математик загварыг үзсэн. Тэгч бодит байдал дээр агент ихэндээ орчныхоо талаар юу ч мэдгүй. Хэрэв бид determinist буюу зөвхөн одоогийн нэгдэг хамгийн сайн үнэлгээтэй үйлдэлээ greedy tolerance-ийг дагаад байвал агент орчны бусад хэсгийг огт сулахгүй байх сул талтай. Ингэснээр тэрээр илүү өндөр шагнал авч болох нуугдмал боломжуудыг хизээж олж мэдхөөрээр local optimum буюу өөрийнх нь нэгдэг хязгаарлагдмал хүрээндх сайн шийдэл дээрээ гацах давхарцгаа байдаг. Тиймээс хамгийн оновчтой стратегийг олохын тулд бүх үйлдэлийг туршиж үзэх зайлшгүй шаардлага гардаг юм. Энэ нь хоёр зарчимтай: нэгт мөржилэг, биднийгээс хасах юм агталтайгаар одоогийн байдлаар хамгийн өндөр Q утгатай буюу хамгийн оновчтой гэж үзэж байгаа үйлдэлээ хийн. Хоёр тайвал харин M агталтайгаар бид санамсаргүй байдлаар өөр нэг үйлдэлийг сонгон туршиж үзэн. Сургалтын ихэнх үед бидний утгыг өндөр жишээнийг байлгаж агентыг орчноо идэвхтэй судлалдаг. Харин сургалт үргэлжлэх тусам янтиг руу аажмаар тэмүүлж агент сурсан мэдлэгтэй тулгуурлан илүү оновчтой шийдвэр гаргадаг тал руугаа шилждэг. Слайд дээрх зургуудыг анзаарвал ангараг гараг дээрх робот болон мөнгөнд шунсан хүний зураг байна. Ангараг дээрх робот бол хайгуул ийм бэлэгдэл юм. Тэрээр шинэ газар нутгийг судлаж хаана юу байгааг мэдхийн тулд эсдэлтэй ч гэсэн үйл мэдэх зам руу явах хэрэгтэй болдог. Нөгөө зураг нь зөвхөн өөрийн нэгдэг бэлэн байгаа шарил руу тэмүүлж буй greedy төлөвийг илэрхийлж байна. Слайдаас гадуур бидний өдөр тутмын амьдралд тохиолддог сонирхолтой жишээ бол Netflix-ийн зөвлөмжийн систем юм. Netflix танд ямар кино санал болгохоо шийдэхдээ яг энэ алгоритмыг ашигладаг. Хэрвээ систем зөвхөн мөржилиг хийдэг байсан бол танд дандаа өмнө нь үзэж байсан төрлийн кинонуудыг л харуулсаар байх байсан. Энэ нь таныг үедээ шинэ сонирхолтой төрлүүдийг олж мэдэх боломжийг хязгаарлана. Тиймээс Netflix-ийн алгоритм танд хаяа огт үзэж байгаа төрлийн кино туршилтаар exploration санал болгодог. Хэрв та тэр кино сонирхон үзвэл систем таны сонирхлын талаар шинэ мэдлэг reward олж авч цаашдаа тэр жилийн контентуудыг санал болгож хэлдэг. Энэхүү хайгуул ба мэржлэгийн нарийн тэнцвэр нь хэрэглэгчийн сэтгэл ханамжийг урт хугацаанд хадгалах гол төлхөр болдог байна. Дүгнэж эхлэх сайн арил агент нь зөвхөн шуналттай байгаа зогсохгүй ирээдүйд илүү их ашиг олохын тулд одоо баг зэргийн эстэл буюу хайгуул хийж чаддаг байх ёстой. Слайд дээр бид өмнөх слайдад үзсэн онлайн тэгшилтгэлийг бодит алгоритм болгон хэрхэн хэрэгжүүлдэг талаар буюу Q learning-тэй value iteration болон Q-table-ийн ажиллах зарчмыг нарийгчлан авч үзэх болно. Слайдын дээд хэсэгт Q-web тэгшилтэл харагдаж байгаа бөгөөд энэ нь агентийн суралцах процесс явагддаг гол цөм юм. Бидний үндсэн зорилго бол төлөв болон үйлдэлийн хос бүрийн хувьд хүлээгдэж буй хамгийн их өгөөжийг илэрхийлэх оновчтой Q-web-ийг олох явдал юм. Слайдын зүүн доод хэсэгт байрлах өсөлтийг бид Q-table гэж нэрлэх бөгөөд энд мөр бүрэн нэг төлөвийг харин бага бүрэн нэг үйлдэлийг илэрхийлдэг. Сургалтын эхэнд энэхүү өсөлт санамсаргүй утгаар эсвэл тэгээр дүрэгдсэн байх ба агент орчинтой харилцаж шагнал авах бүртгэх өсөлтийн утгуудыг буюу Q values-ыг байлманы оновчтой тэгшид хилийн дагуу шинжилэн сайжруулж байдаг. Жишээлбэл нэгдүгээр төлөвт хоёрдугаар үйлдэлийг хийхэд нэмэх 2 гэсэн шагнал авч байгаа бол энэ нь тухайн төлөвт хийж бол хамгийн сайн үйлдэл гэдгийг агент өөртөө цээжилж байна гэсэн үг юм. Баруун талд харагдаж буй энэ суралцах процессын алхам бүрийг логик дараалалаар харуулж байна. Эхлээд initialize хэсэгт Q-table-ийг дурын утгаар эхлүүлж дараа нь observe алхмаар агентийн байгаа одоогийн төлөвийг ажиглана. Үүний дараа select and carry out шатанд epsilon greedy стратегийг ашиглан тодорхой магадaltaгаар санамсаргүй үйлдэл хийх эсвэл хамгийн сайн үйлдэлийг сонгон гүйцэтгэх. Дараагийн алхам болох observe reward хандад new state хэсэгт үйлдэлийн үр дүнд авсан шагнал болон шилжсэн шин төлөвийг бүртгэж авдаг. Эцэст нь update Q алхмаар үндсэн тэгшидгийг ашиглан хүсдэлийн утгаа шинжлэх бөгөөд энэхүү зэх нь агент зорилгодоо хүртэл эсвэл тодорхой хугацаа дуустал тасралтгүй давтагцаар байдаг. Энэхүү шинжилэлт хийхдээ шинэ Q утга нь хуучин Q утга дээр суралцах хурдыг ирээдүйн хүлээгдэж буй хамгийн их өгөөж болон одоогийн утгын зөрүүгээр үржүүлсэн утгыг нэмсэнтэй тэнцүү байхаар тооцоолдог. Тэгж нэг асуудал бий. Хэрв төлөвлөл болон үйлдэлийн тоо маш олон бол жишээ нь
шатар эсвэл видео тоглоом шиг ийм том хөсөлт үүсэх нь санахын хувьд боломжгүй болдог. QXT арга нь зөвхөн маш хязгаарлагдмал тооны төлөв болон үйлдэлтэй орчинд практик ач холбогдолтой байдаг. Хэрвээ төлөвийн тоо хэдэн мянган саяар хэмжигдэж эхэлвэл бидний өсөлт санах ойд багтахгүй болохоос гадна агийн төлөв бүр дээр очиж үзэхэд асар их хугацаа шаарддаг. Өөр нэг дутагдaltaй тал нь ерөнхийд нь дөөнөх чадваргүй байдал юм. Өөрөөр хэлбэл агийн дүм нь хизээж харж байгаагүй гэхдээ өмнөх үдсэн төлөвтэй маш төстэй шинэ нөхцөл байдалд ороход QXT ямар ч хариу үйлдэл үзүүлж чадахгүй отхон тэг хэрээрэл байна. Үүнийг илүү тодорхой болгохын тулд Atari breakout тоглоомын жишээг авч үзье. Энэ тоглоомд агентд ирж буй мэдээлэл буюу төлөвлөлн дэлгэцийн пикселүүд байдаг. Бид дэлгэцийг 84 харьцах 84 хэмжээтэй болгож жижигсгээд зөвхөн саар өнгөөр 256 төвшин үзсэн гэж бодъё. Хөдөлгөөний жилийг мэдрэхийн тулд дараас нь 4 зургийг нэг төлөв болгон авдаг. Одоо математик тооцоол хийж үзвэл боломж төлөвийн тоо нь 25684 харьцах 84 харьцах 4 болно. Энэ бол ойролцоогоор 1,69,1970 гэсэн асар том тоо юм. Бидний орчлон эртэн ердөө 1082 орчим ахан байдаг гэж идэвхтэй үздэг. Өөрөөр хэлбэл орчлон ертөнцийн бүх атомыг ашиглаад компьютер бүтээсэн ч энэ тоглоомын бүх төлөвийг агуулсан QXT-ийг хадгалах боломжгүй юм. Иймээс бидэнд хөсөлт биш, харин төлөвүүдийг ерөнхийдөө дүгнэж отын таамаглаж чадах функц ойлгох хэрэгтэй болж байна. Тиймээс бид насар их төлөвийн орон зайг өдөртөхийн тулд хөсөлт цээжлэх биш, харин загварыг сурах зарчим руу шилжих ёстойг ойлголоо. Слайдын зүүн талд байгаа Venn диаграмыг анзааруул гүн сургалтын машин сургалтын нэг хэсэг болох representation learning буюу дүрслэлийн сургалтын дэд салбар юм. Өчүүлсэн сургалтыг гүн сургалтаа нэгтгэснээр бид агентад орчныхоо түүхийн өгдлийг жишээ нь пикселүүд шууд хүлээж аваад тэдгээрээс хамгийн чухал шин чанаруудыг өөрөө ялган таних чадварыг олгож байгаа. Баруун талын зурагт convolutional neural network буюу конволюцийн нейрон сүлжээний бүтэц харагдаж байна. Энд машины зургийг оролт болгон авч олон давхар дамжуулан боловсруулснаар сүлжээний нь бол машин байна гэдгийг таньж байна. Энэхүү архитектур нь бидний үзэх DQN-ийн суурь болдог бөгөөд ConvNet-ийг fully connected буюу бүрэн холбогдсон давхаргуудтай нэгтгэснээр Q функцийг ойрол агуулах хүүмэрц ойролцоогч E бий болгодог. Ингэснээр агент асар том хэмжээний төлөвийн орон зайд жишээ нь Atari тоглоомд өөрийн туршлага дээр үндэслэн оновчтой шийдвэр гаргах боломжтой болдгийг. Слайдын дээд хэсэгт харагдаж байгаа томьёонд төлөв болон үйлчийн хослол дээрх θ Pareto Q функцийн утга нь оновчтой Q функцийн утгатай ойролцоогоор тэнцвэр байна гэж заасан байна. Энд T гэж тэмдэглэгдсэн хэсэг нь бидний neural network-ийн weights буюу сургалтын явцад тогтоогдох параметрс юм. Бидний гол зорилго бол энэхүү neural network-ийг ашиглан ямар ч төлөв болон үйлдлийн хослолын хувьд оновчтой Q утгыг хамгийн өндөр нарийчлалтайгаар таамаглах явдал юм. Энэ нь практик дээр асар том Q-table хадгалахын оронд тэрхүү өсөлтийн логикийг neural network-ийн weights дотор кодлон багтааж байгаа хэрэг юм. Слайдн дээр neural network-ийн хоёр төрлийн архитектурыг харьцуулан харуулж байна. Дээд талын загварын хувьд оролтон төлөв болон үйлдэлийг хамтд нь өгч гаралт нь зөвхөн нэг ширхэг Q value гаргаж авдаг. Хэдээрээ энэ нь онлын хувьд боломжтой боловч Bellman-ы тэгшидхрийн дагуу бүх боломжтой үйлдэлүүдийн дотор хамгийн их Q утгыг олохын тулд үйлдэл бүрээр сүлжээг олон удаа ажиллуулах шаардлага гардаг тул маш их цаг хугацаа зарцуулдаг. Харин доод талд харагдаж буй DQN-ийн стандарт загвар нь DeepMind-аас санал болгосон илүү их ашигтай хувилбар юм. Энэхүү хэсэгт оролтонд зөвхөн төлөвийг буюу жишээлбэл тоглоомын дэлгэцийн пикселийг өгөхөд гаралтанд тухайн төлөвт хийж болох бүх боломжтой үйлдэлүүдийн Q value нэгэн зэрэг вектор хэлбэрээр боловсруулж гардаг. Энэ нь тооцооллыг мэдэгдэхүйц хурцгаж ганцхан word pass ашиглан аль үйлдэл нь хамгийн оновчтой болохыг шууд тодорхойлох боломжийг олгож байгаа юм. Ерөнхийдөө DQN neural network-ийн мэдээлэл боловсруулах чадварыг reinforcement learning шийдвэр гаргалаа гэхдээ нэгт холбож өгдөг байна. Слайданд хөжүүлсэн сургалтын түүхэнд шинэ нэрийн үеийг нийлсэн бөгөөд 2013 онд DeepMind компани эрчимтэн манийх болон түүний нөхдийн танилцуулсан алдарт DQN архитектурыг нарийжлан харуулж байна. Энэхүү бүтээл нь анх удаа гүн нейрон сүлжээг ашиглан хүний төвшний гүйцэтгэлийг видео тоглоом дээр үзүүлж чадсан.
Зургийн зүүн талд байгаа оролтын хэсгийг анхаарал үзвэл оролт нь 84-ийг харьцах нь 84 хэмжээтэй бөгөөд 4 шоу бүхий төрсөн байна. Энд яагаад 4 гэсэн тоо байгаа вэ гэвэл ганцхан кадр хараад тавламын явцад бөмбөг хаашаа нисэж байгааг мэдэх боломжгүй тул дараас нь 4 зургийг нэг төлөв болгох өгснөөр агийн хөдөлгөөний чиглэл болон хурдыг мэдрэх боломжтой болдог. Энэхүү оролт нь нейрон сүлжээний харааны систем болох 3 дараасан convolutional давхаргаар дамждаг. Хүснэгтэд заасны дагуу нэгдүгээр convolutional давхарга нь 8-ыг харьцах нь 8 хэмжээтэй 32 ширхэг шүүлтүүр ашиглан дүрсийн ерөнхий шин чанарыг ялгадаг байна. Дараагийн хоёр болон 3 дугаар convolutional давхаргууд нь илүү нарийн деталь хэсгүүдийг таньж хамгийн сүүлд 7-г харьцах нь 7 хэмжээтэй 64 суу бүхий шин чанарын вектор үүсгэдэг. Эдгээр convolutional давхаргууд нь бидний өмнө ярьсан representation learning буюу түүхий пикселээс сотог очлолтой мэдээллийг ялхан авах үндсэн үүргийг гүйцэтгэх юм. Үүний дараа эдгээр боловсруулагдсан мэдээлэл нь fully connected буюу бүрэн холбогдсон 512 нейронтой давхарг руу шилжиж эцэст нь 18 гарттай давхарт хүрдэг. Энэхүү 18 гэдэг тоон тухайн атаараа тоглоомд хийж болох зүүн болон баруун тийш хөдлөх эсвэл буудах гэх мэт бүх боломжит үйлдэлүүдийг төлөөлөх бөгөөд гаралт бүрэн тухайн үлдгийн Q value буюу үнэлгээ илэрхийлдэг. Ингэснээр би дасар том Q table хадгалахын оронд энэхүү авсаархан нейрон сүлжээний theta паригтүүд дотор бүх мэдлэгээ багтааж байна гэсэн үг юм. Дүгнэж ихэл DQN архитектур нь оролтод ирж буй мэдээллийг ойлгох буюу CNN хэсэг болон түүнд тохирсон шийдвэр гаргах буюу fully connected хэсэг гэсэн хоёр үндсэн зохицоос бүрдэж байна. Сургалтын явцад бид ирээдүйн шарналыг хамгийн их байлгахын тулд Байлманы оновчтой тэгшид ихийг ашиглан энэхүү сүлжээний жинүүдийг тасралтгүй шинжилэн сайжруулдаг. Энэхүү архитектур нь Breakout тоглоом дээр нийт 2500 эпизод сурвалт хийсний үр дүнд хүний төвшнийг гүйцэтгэлд хүрч чадсан түүхтэй. Slided PDQ-н алгоритмын суралцах үндэс болсон loss function буюу алдагдлын хөгцийг мэрэгчлэн авч үзэх болно. Энэхүү томьёог энгийнээр тайлбарлавал бидний нейрон сүлжээний гаргаж буй prediction буюу таамаглал болон бидний хүрэх ёстой таргет буюу зорилттой дотох хоёрын зөрүүг хамгийн бага болгохыг бид хичээж байгаа хэрэг юм. Слайд дээр харагдаж буй prediction утга болох төлөв болон үйлдэл дээрх Q value нь одоогийн нейрон сүлжээний theta жинүүдийг ашиглан тооцоосон утга юм. And target утга нь Байлманы тэгшид хэл дээр суурилсан бөгөөд бодит байдал илүү ойр гэж үзэж буй утга бөгөөд энэ нь тухайн үйлдэхийн дараа авсан бодит шарнал дээр ирээдүйд авах боломжтой хамгийн их шарналыг дисконт хүчин зүйлээр үржүүлж нэмсэн нийлбэрээс бүрддэг. Бид эдгээр хоёр огтхын зөрүүний квадратын хүлээгдэж буй утгыг тооцоолж түүнийгээ баасгах замаар нейрон сүлжээгээ сургадаг. Слайдын доод хэсэгт байгаа DQ нь болон WDQN загваруудын ялгаан сургалтын тогтвортой байдалд маш чухал ач холбогдолтой юм. Static-ийн загварт бид жихэн нэг сүлжээг таргет болон prediction утгуудыг тооцоолоход хоёуланд нь ашигладаг боловч энэ нь сургалтын ихэнх тодорхой нэг үеийн үнэлгээг үндэслэхгүйгээр хэд өндөр буюу overestimation тогтоох эслийг дагуулдаг. Шин тэгштэл дэх Max оператор нь ямар санамсаргүй алдаа буюу noise-ийг сайн үйлдэлгэж андуур хандлагатай байдгийг. Үүнийг шийдвэрлэхийн тулд WDQ-ийн загвар нь үйлдэлийг сонгох болон түүнийг үнэлэх үргийг хоёр тусдаа сүлжээнд хувааж өгдөг бөгөөд энэ нь сургалтын явцад гардаг гажуудлыг басгаж илүү тогтвортой сурахад тусалдаг байна. Ингэснээр бидний зорилго болох loss function-ыг басгах замаар нейрон сүлжээг үнэн шудлах таамаглагч болгох үйл явц WDQ-ийн сайжруулалтын тусламжтайгаар илүү найдвартай бөгөөд бодит болж байгаа юм. Энэ хэсэгт бид DQN-ыг бодит байдал дээр тогтвортой ажилуулж өндөр үр дүнд хүргэдэг DQN tricks-ийн талаар мэрэгжлийн ярилцах болно. Хэрэг бид эдгээр техникийг ашиглахгүй бол нейрон сүлжээний сургалт маш тогтворгүй болж агент юу ч сурч чадахгүй байх эсэлттэй байдаг. Эхний гол техник бол experience replay буюу туршлагын санахаа юм. Бичүүлсэн сургалтанд агентэд ирж буй үгдэх нь цаг хугацааны хувьд маш өндөр хамааралтай байдаг. Жишээ нь машин барьж сурч байгаа агент дандаа баруун ирэх үеийн зургуудыг дараалан харуул тэр зөвхөн баруун тийшээ явахыг сурна. Үүнээс зайлсхийхин тулд бид агентийн авсан бүх туршлагыг буюу үйл ажиллагаа төлөвийн шилжилт шарнал зэргийг нэг том санах ойд хадгалдаг. Дараа нь суралт хийхдээ тэрхүү санах ойноос санамсаргүй байдлаар рандом жижиг багцуудыг миний байчил сонгож авдаг. Энэ нь өгжийн хоорондын хамаарлыг тасалж сургалтыг илүү үр дүнтэй болгодог байна. Хоёр дахь техник нь fixed target network буюу тогтмол зорилтод сүлжээ юм. Бид өмнөх слайдуудад target буюу зорилтод дотгыг тооцоолохдоо өөрийнхөө нейрон сүлжээг ашигладаг гэж үзсэн.
Гэтэл сүлжээний жингүүд алхам тотонд шинжлэгдэж байдаг тул бидний таргет байн хөдлөж агент түүнийг гүйцэж чадахгүй өөрийгөө хөвгөд байна гэсэн үг. Үүнийг шийдэхин тулд бид сүлжээнийхээ холбоорыг үүсгээд түүнийгээ зөвхөн 1000 алхам тотонд шинжилдэг. Энэ нь алдааны тооцооллыг илүү бодиттой болгож сургалтын үйл явцын тогтвортой байдлыг асар их нэмэгдүүлдэг юм. Эдгээр хоёр трикийг хоёуланг нь ашигласан үед хамгийн зүүн талын баг нь breakout тоглоомын оноо 316.8 байвал хоёуланг нь ашиглаагүй үед хамгийн баруун талын баг нь ердөө 3.2 болж эрсдүүлж байгааг харж болно. Энэ нь DQN-ийг амжилтанд төрөгсөн гол хүчин зүйл нь зөвхөн нейрон сүлжээ биш, харин эдгээр инженерчлэлийн ухаалаг шийдвүүд байсныг баталж байгаа юм. Бидний өмнө үдсэн онлайн концепцууд болох experience replay болон байлмааны тэгшид хэл бодит байдал дээр хэрхэн хэрэгжсэнийг тодорхой харуулж байна. Слайдын зүүн талд байгаа сургалтын графикийг хамтдаа шинжилээд сургалтын эхний буюу тэгс 500 хүртэлх эпизодын үед график маш доогуур буюу хас 20 орчим утгатай байгаа нь агентийн exploration үе шатыг илэрхийлдэг. Энэ үед агент тоглоомын дүрмийг хараахан мэдэхгүй бөгөөд Excel-ны утга өндөр байгаа тул эхэлсэн санамсаргүй үйлдэл хийж бөмбөгийг алдаж байдаг. Харин 500-аас 1000 эпизодын хооронд график огцон дэше өсөж байгааг харж болох бөгөөд энэ өрсөлтийн үед агент experience replay ашиглан хангалттай туршлага хоригдлуулж нейрон сүлжээнд пикселүүдээс бөмбөг тавцсан хам гэсэн ойлголтуудыг таньж хэлдэг. Улмаар агент exploitation буюу мэржлийн шат руу шилжиж илүү оновчтой шийдвэр гаргаж эхэлснээр шаргал нь хордогтой өсдөг байна. 1000-аас дээш эпизодд хүрэхэд шаргал нь нэмэх 20 орчим утгад тогтворж байгаа нь агент тоглоомыг бүрэн эзэмшиж хүний төвшний гүйцэтгэлд хүрснийг баталж байгаа юм. График дээрх жижиг хэлбэлс нь орчны стохолдог шин чанар болон агентийн өргөжлүүлэн хийж буй бага хэмжээний хагуулыг илтгэнэ. Баруун талын хоёр хэсэгт байгаа 425 алхам болон 756 алхам гэсэн тэмдэглэгээ нь агентийн сургалтын өөр үе шатах ур чадварыг харуулж байна. 425 алхмын үед агент дөнгөж бөмбөгийг ойлгож байсан бол 756 алхмын үед агент нь стратеги буюу хонилол гаргах тактикийг сурч бөмбөгийг ханааны ард гаргаснаар асар их шагналыг маш богино хугацаанд авч чаддаг болдог. Дүүнэж их энэхүү график бол deep reinforcement learning нь түүхий пиксел өгдлөөс эхлээд нарийн түүхтэй стратегийг сурч чаддгийг бодит баталгаа юм. Слайд дээр харагдаж буй энэхүү график бол Deep Reinforcement Learning салбарт гарсан хамгийн том нээлтүүдийн нэг болох DQN алгоритмын 49-өөр Atari тоглоом дээрх нэгдсэн үр дүн харуулсан алдартай бар график юм. Энэхүү судалгаа нь нэг ижил алгоритм болон нэг ижил найруулал network бүтцийг ямар ч нэмж тохируулахгүйгээр маш олон төрлийн өөр дүрмийн дагуу тоглож чаддаг болохыг практик дээр баталж өгснөөр онцлогтой. Графикийн бүтцийг нарийгчлан шинжилж үзвэл тасархай долгион бүхий шугам мэржлийн хүний тоглох төвшин гүйцэтгэлийг илэрхийлж байна. Хэрэг бар энэ шугамаас дээш байвал DQN алгоритм тухайн тоглоомд хүнээс илүү сайн тоглож байна гэсэн үг юм. Синхэр өнгийн баар нь бидний өнөөдрийн хичээлээр үзэж буй DeepQ network алгоритмын гүйцэтгэлийг харуулж авал SARL өнгийн баар нь deep learning ашиглаагүй буюу зөвхөн шурман загвар ашигласан уламжлалт машин learning-ийн үр дүн болох best linear learner-ыг илэрхийлдэг. Графикийн дээд хэсэгт байрлах видео pinball boxing болон бидний өмнөх слайдад дэлгэрэнгүй үдсэн breakout зэрэг тоглоомнуудад DQN хүний төвшнээс хэд дахин илүү буюу superhuman төвшнийг гүйцэтгэлийг үзүүлж байна. Энд experience replay болон fixed target network зэрэг техникүүд neural network-ийг тогтвортой сурахад хэрхэн шийдвэрлэх үүрэг гүйцэтгэснийг бид харж болно. Ditch графикийн доод хэсэг рүү анхаарлаа хандуулвал Montezuma's Revenge болон Private Eye зэрэг тоглоомнуудад DQ-ийн бараг тэг хувийн үр дүн үзүүлж байгааг анзаарч болно. Энэ нь эдгээр тоглоомнууд нь sparse rewards буюу маш ховор шагналтай бөгөөд олон өрөө дамжиж төлхөөр олох гэх мэт урт хугацааны төлөвлөгөө шаарддаг онцлогтой учраас юм. Энэхүү үр дүн нь бидэнд одоогийн DQ алгоритмд сайжруулах орон зай байгааг тодорхой харуулж байна. Слайдад танилцуулж буй Dueling DQ загвар нь 2016 онд DeepMind-ийн судлаачдын санал болгосон арга бөгөөд Q-value илүү нарийгчлалтай тооцоолох боломжийг олгодог сайжруулалт юм. Слайд дээрх архитектурын зургийг анхааралтай ажиллавал ердийн DQ загвараас ялгатай нь энд CNN буюу конволюцийн давхаргын дараа сүлжээ маань хоёр тусдаа усгал болон хуваагдж байгааг харж болно. Энэ нь S төлөв болон үйлдэхийн хослол дээрх Q-value-г шууд таамаглахын оронд түүнийг хоёр үндсэн бүрэлдэхүүн хэсэг задлж байгаа хэрэг юм.
Date талын осгол нь state value function буюу S төлөв автгийн хөнгөцийг тооцоолдог бөгөөд энэ нь тухайн төлөвт байх нь өөрөө хэр үнцэнтэй вэ гэдгийг тодорхойлдог. Энэ утга нь агентийн хийж буй үйлдэлээс үл хамааран тухайн нөхцөл байдлын ерөнхий ашиг тосыг илэрхийлнэ. Харин доод талын осгол нь advantage function буюу үйлдэлийн давуу талын хөнгөцийг тодорхойлдог бөгөөд энэ нь тухайн төлөвт бусад боломжит үйлдвэртэй харьцуулах тодорхой нэг үйлдэлийг сонгох нь ямар давуу талтай вэ гэдгийг тооцоолдог юм. Эцэст нь эдгээр хоёр урсгалыг нэгтгэх давхар болох агрегатийн layer хэсэгт Bellman-ы оновчтой тэгшидхийн давуу нэгтгэж эцсийн Q value утгыг гаргаж авдаг. Энэхүү задаргааны гол ач холбогдол нь агент зарим төлөвт аль үйлдэлийг сонгох нь үр дүнд төдийлөн нөлөөлөхгүй гэдгийг маш хурдан сурч чадахд оршиж байгаа юм. Жишээлбэл Atari-г тоглоомын үед бөмбөг тавцангаас хол бөгөөд дэгээ мессеж байх үед тавцанг зүүн эсвэл баруун тийш хөдлөх нь тухайн агшин төдийлөн чухал биш бөгөөд харин тоглоом үргэлж байгаа S төлөвийн утга нь өөрөө илүү үнцэнтэй байдаг. Энэхүү дуэлийн бүтсэн агентд орчноо илүү гүнзгий бөгөөд ухаагаар ойлгох боломжийг олгож улмаар илүү оновчтой тулын боловсруулахад тусалдаг байна. Слайдн дээр бид DQN-ийн сургалтыг илүү үр ашигтай бөгөөд хурдан болгодог нэгэн чухал сайжруулалт болох prioritized experience replay буюу тэргүүлсэн туршлагын санаахын талаар дэлгэрэнгүй үзэх болно. Туршлагын санаахыг үзэхдээ агентийн цуглуулсан мэдээллүүдээс санамсаргүй байдлаар буюу uniform sampling аргаар төвлөрөн сургах гэж ирсэн гэлээ. Тэгч бодит байдал дээр агентийн авсан бүх туршлага ижил үнцэнтэй байдаггүй бөгөөд зарим туршлага нь маш түгээнэл байдаг тул агентад шинэ мэдлэг өгөх байсан байхад зарим ховор тохиолддог туршлага нь сургалтанд асар их нөлөө үзүүлэх үс байдаг. Prioritized experience replay-ийн гол санаа нь алдаа ихтэй буюу агентийн таамаглаж чадаагүй тэрхүү чухал туршлагуудыг илүү олон удаа дахин тоглуулж суралцах явдал юм. Слайд дээрх математик логикийг тайлбарлавал PT отог буюу тухайн туршлагын тэргүүлэх зэрэг нь delta T буюу TD error-ийн absolute отог дээр x-ыг нэмсэнтэй тэнцүү байна. TD error нь бидний нейрон сүлжээний таамагласан отог болон бодит үр дүнгийн зөрүүг ихших ба алдаа их байх тусам тухайн туршлага чухал гэж тооцогдно. Харин x-ийн отог нь маш бага тогтмол тоо бөгөөд алдаа нь тэг болсон туршлагч гэсэн багч болов сонгогдох магадaltaй байхыг баталгаажуулдаг. Дараагийн томьёон тухайн туршлага сонгогдох магадлалыг тооцож буй хэлбэр бөгөөд энэ нь тухайн туршлагын тэргүүлэх зэргийг тодорхой зэрэг тэгшүүлсэн отгыг нийт туршлагуудын ижил зэрэг тэгшүүлсэн отгуудын хэлбэрт харьцуулсан магадлал юм. Ингэснээр бид санамсаргүй төвөрлөлт биш харин нөлөөлөл дээр үндэслэсэн ухаалаг төвөрлөлтийг хийж байна гэсэн үг. Энд чухал туршлага дээр төвлөрснөөр агент хүнд хэцүү нөхцлүүдийг илүү хурдан сурч сургалтын хугацаа эрс багсдаг давуу талтай. Энэхүү prioritized experience replay техникийг бодит амьдрал дээр өөрөө жолоодогч автомашины аюулгүй байдлын системд маш үр дүнтэй ашигладаг. Автомашин замаар явж явах үеийн 99% нь маш уйдгартай буюу ямар нэг онцгой үйл явдаггүй шулуун замаар явах үйлдэл байдаг бөгөөд хэрэв бид ердийн санамсаргүй төвөрлөлт ашиглавал нейрон сүлжээ тэрхүү уйдгартай үйлдэлээр суралцсаар байх болно. Тийч өөрөө жолоодогч машинд хамгийн чухал сурах ёстой зүйл нь мөргөлдөх шахсан үе, гинт хөөхд үүж гарч ирэх, эсвэл мөрссөн зам дээр шарах зэрэг маш ховор тохиолддогч асар өндөр эсэлттэй ажигч кейс буюу хязгаарлагдмал нөхцлүүд юм. Эдгээр тохиолдолд TD error маш өндөр гардаг тул prioritized experience replay algorithm эдгээр чухал туршлагуудыг санах ойноос дахин маргаж ирж машиныг сургадаг. Үүний үр дүнд машин хэдэн мянган цаг шулуун замаар явж сурснаас илүүтэйгээр ганцхан удаагийн тогтоогоор нөхцлөөс маш үр дүнтэйгээр бие хамгаалж сурдаг бөгөөд энэ нь системийн илүү аюулгүй бөгөөд найдвартай болоход шийдвэрлэх нөлөө үзүүлдэг. Дүгнэж ихэл prioritized experience replay агентыг бүх зүйлийг цэжлэх биш харин хамгийн хэрэгтэй зүйл дээрээ төвлөрөх боломжийг олгодог систем юм. Эд өнөөдөр DQN-ийн суурьнаас эхлээд dueling DQN болон prioritized experience replay зэрэг гүн хөжжүүлсэн сургалтын орчин үеийн дэвшлэгтэй технологиг үзэж дууслаа. Слайд дээр дурсамжлан энэхүү нарийн төвхтэй салбарт гүнзгийрэн суралцахад математик болон технологийн маш бат бөхсөөр зайлшгүй шаардлагатай юм. Та бүхэн магадлалын онол, статистик, олон хөсөгчийн тооцоол болон deep learning-ийн үндсэн зарчмуудыг маш сайн эзэмшсэн байх ёстой. Мөн онлын мэдлэгээ бодит ажил болохын тулд TensorFlow эсвэл PyTorch зэрэг фреймворкуудыг ашиглан өнөөдөр хэлсэн алгоритмуудаа өөрсдөө бидан кодлоо хэрэгжүүлж үзэх нь хамгийн чухал суралцах арга байж болно. Слайдын дээд хэсэгт заасан
Медийн зэгцүүд болон spinning up in deep, RL зэрэг нэртэй нууц боломжууд нь та бүхний бие даан суралцах замд найдвартай хөтөж болно. Цаашид судалгаа шинжилгээний ажил хийхдээ одоогийн байгаа арга барилуудыг хэрхэн олон сайжруулах, эсвэл хараахан шийдэгдээгүй байгаа цоо шинэ асуудлуудыг арай л ашиглан хэрхэн шийдэж болох вэ гэдэг дээр анхаарлаа төвлөрүүлэхийг зөвлөж байна. Алдарт эрхтэн Эйнштейний хэлсэнчлэн айлгайг энгийн байдлаас эхлэх нь чухал тул ихэд Cartpool гэх мэт детерминистик орчинд алгоритмаа туршиж дараа нь илүү нарийн төвхтэй орчин руу шат дараатай шилжих хэрэгтэй. Жишээлбэл нийтэн дүгнэж эхлэх, хөжүүлсэн сурвалт бол агент өөрийн туршлагаасаа суралцж урт хугацааны нийт үр ашийг нэмэгдүүлэх замаар оновчтой шийдвэр гаргадаг маш ирээдүйн салбар юм. Та бүхэн энэхүү эзэмшсэн мэдхийг ашиглан ирээдүйд нийгэмд хэрэгжтэй ухаалаг бөгөөд бие даасан системүүдийг бүтээнэ гэдэгт итгэлтэй байна. Анхаарал хандуулсанд баярлалаа.